Hello everyone, it's me Jackie. Let's begin our English lesson. За сайн байцгаана уу? Jackie багш нь байна. Өнөөдөр бүгдээрээ англи хэлнийхээ эхлэн суралцагчийн 3 дугаар хичээлийг эхлэе. За мөн урд урдныхаа адил дэвтэр үзгээ бэлдэн хичээлийнхээ дундуур бичлэгээ төр зогсоож байгаа бичих дасгалаа хийн. Тэгээд дараа нь тэр зэрэг зөв бичснээ дараачийн слайдоос хардаг тийм үү. За мөн дуудлагын дасгалыг хуульж бичих хэрэгтэй. Үгийг шинэ үгээ маш олон дахин бичүүлсэн. Олон их бичих тусмаа гар зүгсэрч хурдан бичдэг болно. Мөн цээжил тогтооход маш хэрэгтэй байд юм аа. Тэгэхээр та бүхэнд сайн бичээрэй гэж зөвлөж байна. За өнөөдөр Игшиг үсгийн дуудлагын бас нэг дүрм үзэж байна. Хос игшиг буюу игшгүүд хоорондоо нийлэмж үүсгэсэн, эсвэл игшиг гээгүүлэгчтэй нийлэмж үүсгэсэн дуудлагыг харах гэж байна. За энэ дөрвөн нийлэмж A-ээр уншигдана. Spain, they, vein, hey. Таад хэлж байгаа бох тийм үү? Spain, they, vein, hey. За энэ хоёр нийлэмж E гэж уртаар уншигдана. See, meet. See, meet. U-гээр уншигдах нийлэмж байна. New. O-оор уншигдах хоёр нийлэмж байна. Point, boy. Урт U-гээр уншигдах W байх нь байна. W нэг дээр орохоор уртаар U гэж уншиж байна. Moon. Ард нь K үсэг орвол богино үг болно. Book. O, A хоёрын нийлэмжийг O-гээр уншина. Coat. За энэ нийлэмж year гэж уншигдах нь байна. Chair, care. За энийг ear, engineer. Hour гэсэн нийлэмж байна. За энэ манай гэсэн үг гэдэг шүү дээ, тэ? Hour. За энэ нийлэмж бас бид нар урд нь харж исэн or door гэсэн үг. Тэгээд our door гэх юм бол манай хаалга гэсэн үг болно тийм ээ. За энэ нийлэмжүүдийг ear гэж унших нь байна. Near, here. За энэ хоёр нийлэмжийг уртаар or гэж уншаарай. За хүмүүс Австрия, Лау гэж унших гэдэг тэгэхгүй уртаар уншаарай. Уртаар or гэж уншаарай. Austria, law. Law гэдэг уртаа ол хэлнэ гэсэн үг. За сүүлийн хоёр нийлэмж маань ow, тэгээд out, brown гэж. За энэ дүрм гэдэг байгаа зүйл маань ерөнхийдөө одоо ихэнх тохиолдолд таардаг. За ганц нэг өөр дуудлагатай үг бас байж болно шүү. За унших дасгал. За саяныхаа дүрмийг оролцуулаад энд нэг гээгүүлэгч давтыг гэсэн гээгүүлэгч байна. Үгийн эхэнд аваа яаж дуудагдаж байна? Сонсъё. Red, read. Rain, risk. Rest, rent. За араас нь дагаад хэлээд байгаарэ. A үсэг. Train, plane. Say, way. Vein, hay. I, toy, boy. Voice, coin. Soil, noise. E, meat, meat. За яг адилхан дуудагдсан шүү. Бичгтээ хоёр өөр. Тэгээ хоёр өөр үг байх нь. Энэ бол уулзах, танилцах гэсэн үг. Энэ болохоор мах гэсэн утгатай. Одоо бидний хоньны мах, үхрийн мах гэдэг шиг. See. За энэ хоёр мөн адилхан дуудагдаж байна. Seed, heat. U гэсэн дуудлага. New, dew. Few, view. Moon, hook. Soon, book. O, coat,
goat, boat, throat, year, hair, chair, dare, care, air, fair, hour, sour, power, tower, or fault, mole, pour, sore, outer, shoulder, gown, down. За, ер нь бол үгийг англи Америк хүмүүс нь яг унган хэлтэй хүмүүс нь яаж хэлдэг вэ гэдгийг сонсъё гэвэл одоо электрон толинуудаас сонсч болно. Жишээ нь интернетээс болор дундуур зураас толь CGMN гэж ороод тэгээд англи монгол толь байгаа. Тэн дээрээс ингээд энэ үгээ бичээд тэгээд хажууд нь сонсох тэмдэг байгаа. Одоо нөгөө чанга яригчийн тэмдэг байгаа. Тэрэн дээр дарах юм бол энэ үгнүүдийг Америк хүн яаж дууддаггүй, англи хүн яаж дууддаггүй тэргээр бичлэг нь байж байгаа шүү. За дараагийн слайданд оръё. За хоёр дуудлагатай гүйгүүлэгч үсэг. За тэгэхээр гүйгүүлэгч үсгнүүд бас хоёр янзын дуудлагатай байж болно. Мөн хоёр гүйгүүлэгч, гурван гүйгүүлэгч хамтраад өөр авиа үсгдэг. За тэгэхээр энэ дуудлагын дүрм нь ямар их юм бэ гэж шантрах хэрэггүй. Тухайн үед өгж байгаа жишээнүүдийг олон дахин уншаад байх юм бол тэрнтэй адил төстэй үгийг уншиж чаддаг болно шүү. Энэ дүрмнүүдийн бол яг хөө ийм дүрм байд юм байна гэдэг мэдээд авчихад гэмгүй. За C үсэг маань хоёр янзаар дуудагдаж байна. E-I-Y үсгийн өмнө S-ээр дуудагдана. S. Scent, pencil, icy. Бусад тохиолдолд K гэж дуудагдана. Cap, come, cup, black. За G үсэг маань E-I-Y-ийн өмнө J-гээр дуудагдана. Жаргал, жавхлан гэдэг шиг J шүү. Орос хэлний шиг J-гээр хэлэхгүй шүү. Page, gin, gym. Бусад тохиолдолд G-гээр дуудана. Good, green, big. S үсэг үгийн ихэнд дуугүй гүйгүүлэгчийн өмнө үгийн төгсгөлд дуугүй гүйгүүлэгчийн ард байх юм бол S гэж дуудагдана. Seat, student, lists. Хоёр эгчгийн дунд үгийн төгсгөлд эгчгийн ард эсвэл дуутай гүйгүүлэгчийн ард байвал Z гэж дуудагдана. Please, ties, pens. За X үсэг маань гүйгүүлэгчийн өмнө эсвэл үгийн эцэст X гэж дуудагдана. Text, six. Өргөлттэй эгчгийн өмнө X гэж дуудагдана. Exam. За энд бас нэг дуудлага гарч ирсэн. Үгийн ихэнд байхдаа Z-гээр дуудагддаг юм тохиолдол байна. Тэгээд Z-гээр эхэлсэн үг олон байдгүй л дээ, маш цөөхөн. За бидний Xerox гэж уншаад байдаг маань Xerox гэсэн үг байна. За дараагийн унших дасгалыг үздэгэе. K. Can, cake. Came, make. Keep, peak. S. Face, pace. За энэ дээр анхаарна. Монгол хүмүүс F үсгийг пяндрын P шиг дууддаг үгүй. Энэ бол ташаагаад дуулсан F шиг дуудагдах хэвээр. Харин энэ хойтлын P үсэг маань пяндрын P шиг дуудагдах хэвээр. Тэгэхээр face хоёр уруу шүргэлцээд F гэж хэлнэ шүү дээ. Face. Энэ болохоор уруу яг нийлээд pace. Scent, sell. Nice, mice. S. Pencil, civil. Icy, spicy. G. Page, age. Gym, gin. G. Gate, green. Got, grown. Big, bag. S. Set, sit. Stool, steal. West, nest. Z. Please, please.
ties, guys. X, fix, fox. Text, next. K, black, sick. Duck, cup. Come, cut. X, exam, exit. Z, Xerox, xylograph. G, genius, giant. Giraffe, general. G, giggle, ghost. Give, glue. За энэ giggle, give хоёрын ардталд G-ийн ард I байгаа боловч G-гээр уншдаг юм тохиолдлууд байна. Түрүүн бүх үгэнд нэг дүрм үйлчлэхгүй бас заримдаа өөр тохиолдол гарна шүү гэж хэлжсэн тийм ээ. За шинэ үг харцгаая. Саяны одоо дүрмийн жишээн дээр гарсан зарим үгнүүдээс орчуулад авсан байгаа. Day өдөр, moon сар, sun нар, meat мах, law хууль, brown боронг, chair сандал, hair ус, student. За энийг student гэж хэлэх гэдэг. Student гэж хэлээрэй. Оюутан юм уу? Эсвэл сургуулийн сурагч байна. Exam шалгалт, train галт тэрэг, T үсэг байгаа штэ. Train, bag цүнх, good сайн эсвэл сайхан, black хар, new шин, few цөөн хідэн, green ногоон, big том, pencil харандаа, pen үзэг, page хуудас нүүр, age нас, cup аяга, cap малгай. За энийг хараарай. U үсэгтэй байвал А-гаар хэлнэ cup. Хэрвээ A үсэгтэй энэ битүү итэй үг байх юм бол A гэж хэлдэг cap. Guys залуус нөхөд. За guy гэд ганц ном дээр байвал залуу гэсэн үг болох нь. Soon удахгүй. Next дараачин. Give өгөх. Cut хэрчих. Make хийх. See харах, уулзах. Meet уулзах, танилцах бас байж болно. Come ирэх. Book ном гэсэн утгатай үг гэдэг. Мөн захиалах гэсэн утга байж болно. Read унших. Play тоглох. Эсвэл жүжиг гэсэн нэр үг бас байж болно. За эдгээр үгнүүдийг бичиж аваад сайн чийжлэнэ. За үгээ биччихээд дараагаар нь орчуулах дасгал хийгээрэй. За дасгал 1 дараах холбоо үгийг орчуулаарай. За орчуулад бүгдийн сайн бичснийхээ дараа дараагийн слайдаас шалгаад үзнэ үү. За ингэж үтсэн. Good sister, black pen, big chair, green pencil, new student, next exam, black hair, good guy, brown cap, good boy, good day, big meat, new law, few pages, brown house, green car, big bag, next train, big cup. За ингээд бүгдийн сайн зөв бичсэн байгаа бол их сайн байна. Үгээ сайн цээжлээд яваа гэсэн үг байна. За захирах үсэг өгүүлбэрийг харъя. Одоо тэгээрээ, ингээрээ эсвэл одоо яг шууд тэг инг гэсэн өгүүлбэр хийж болно шүү дээ, тийм ээ. Give me your pen. Надад үзгэн өг гэж байна. Үзгээ гэд монгол хэлэнд бол А-гээр хамаатуулсан бол англи хэлэнд чиний үзгийг, чи өөрийнхөө үзгийг гэж хэлж байгаа гэсэн үг. Өгнүү гэд эхлээд үйл үгээр эхэлдэг. Give. Me гэдэг чинь надад. Give me your pen. Өгнүү надад чиний үзгийг гэж штэ хөгжлүүл. За тэр нь бол надад үзгээ өгөөрэй гэсэн үг. Read this text. Энэ ихийг уншаарай гэсэн үг.
See you soon. See you soon. Чамтай удахгүй уулзъя. Уулзтлаа баяртай гэсэн үг. Make a cake. Бялуу хийгээрэй гэж очиж байна. Энэ яг одоо тушааж гин үү эсвэл гуйж гин үү гэдгийг бас аялгаараа их хамаарна шүү дээ. Make a cake гэдэг хатуухан хэлэх юм бол хийхгүй гэсэн үг болно шүү дээ. Хий. Ари зөөлхий хэлж байгаа бол хийгээрэй гэж хэлж байна. Please book the ticket. Билет захиална уу. Одоо please орж байгаа бол үнэхээр одоо цаа түнээсээ гуйж байгаа ийдэг хэлбэр. Meet me please. Please нь өмнөө ээж болох нь вэ, хойно ээж болох нь вэ? Надтай уулзна уу гэж. Come home. Гэртээ ирээрэй. Cut the paper. Цаасыг хайчил. За дасгал 2. Эдгээр өгүүлбэрийг орчуулад бичээрэй. За саяныхаа захирах үсэг өгүүлбэрийг ойлгосон бол эдрийг сайн бичнэ. Тэгээ өгнүүдээ бас эргүүлж хараад тогтоох нь. Эхлээд дандаа үйл үг бичигддэг тий. За please орж байгаа бол яг өмнө бичиж болно. Тэрнээс үйл үгээс эхэлж бичиж байгаа. Үүлийн эзнийг бол нэг их хэлээд идэггүй. Хэрвээ шаардлагатай бол эхэнд нь хэлнэ. You гэж хаад чи, та гэж хаад give me гэдэг ч юм уу. За орчуулсан бол дараагийнхаа дасгалыг дараагийнхаа хуудаснаас шалгаарай. Give me meat. Read me this book. Cut your hair. See the next train. Meet our grandfather. Come to our house. За энд нэг to гэдэг өгтөр орсон ба. Come go гэдэг энэ хөдөлгөөн заасан ирэх очих гэсэн үгнүүдийн ард хаашаа гэдгийг заахтаа to гэсэн өгтөр ороод ард нь тэр газрын нэр байдаг. Give me your black pencil. Play there. Meet the new student. За. Даалгавар унших дасгалаа багшийн уншиж байгааг сайн сонсоод олон дахин давтаж уншаарай. Шинэ үг өгүүлбэрийг цээжлээрэй. Захирах үсэг өгүүлбэр өөрөө зохиож бичээрэй, өөрийгөө шалгаарай. За ингээд өнөөдрийн хичээлийг дуусгая. Баяртай.